Монголд өнөөдөр олон улсад ажиллаж байгаа юм шиг орлоготой. Тэгээд дэлхийн хөгжингүү улсад амьдарч байгаа юм шиг амьдралын чанартай ер нь төххүйц байж болох цаг нь болцсон байна. Тэгээд энэ нь зөвхөн хэдэн хязгаарлагдмал хүмүүст биш. Ямар ч хүн тэр горим руу орж болох тийм нөхцөл бүрдсэн цаг нь болсон байна гэж би өнөөдөр өөрөө харж байна. Тэгээ энэ нийт өнөөдөр ярилцъя гэж бодсон. Би одоо яг 41 хүрж байна. Тэгэнгუთ миний байгаа өөрийн энэ одоо яг энэ байгаа цэг нь аягүй гоё хоёр үеийнхний хооронд нь холбож харж чадж байгаа. Тэгээ тэдний хоорондын харилцаанд байж чадж байгаа. Тэдний хоорондын тэр ялгаан дотор уул нь би өөрөө millennial 41-тэй ч гэсэн Gen Z-гийнхныгаа матгүй өөрөөсөө дээш үеийнхэн өөрийнхөө үеийнхнээсээ илүү бас ойлгож байгаа талуудын хүмүүсийн нэгэн болов уу гэж бодож байгаа. Ямар ч гэсэн тэднийг харж чадж байгаа. Тэднийг ажиглаж чадж байгаа. Тэд нартай ажиллаж чадж байгаа болохоор ойлгож эхэлж байгаа гэж бодож байгаа. Тэгээ нөгөө талд нь болохоор манай ээж аав үеийнхэн бидний үеийнхэн гэдэг нэг хэсэг хүмүүс ба. Тэгээ яг одоо яагаад вэ нөхлөр угаасаа эдийн засгийн ихэнх контрол нь энэ талд байгаа даа. Настай биднэр болон биднээс дээш үеийнхэн байгаа даа. Тэгээ залуучууд маань гэхдээ өнөөдөр одоо ирээдүг нь аавна. Тэгэл бодвол тэгэл энэ яраг үеийнхний телевизээр хийдэг яриаг л энэ юм байна л та тийм ээ. Тэгэнгუთ эн чинь нэг анзаарагдаад байгаа юм. Тэгэнгуთ энэ цикл ингээ яваад ингээд баялаг ингээ шилжих үед нэг гардаг зүйл нь тэр баялаг шилжилтийн үед залуучуудад боломж гарч ирж байгаа тийм ээ. Тэгэнгуთ тэр боломжийн юу юм гэхээр өнөөдөр хэн байхаас ч үл хамааран танаас ирснээс ч үл хамааран яг үнэнгээсээ амьдралынхаа чиглэлийг өөрчлөх боломжтой, амьдралынхаа баялагийг юучгүй байж байгаа юмтай болох тийм боломж шударгаар шүү болох тийм боломжтой тийм цаг үе одоо яг бас Монголын эдийн засаг бүрдсэн байна гэж би харж байгаа. Тэгэхээр өөр юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр мэдлэгтэй, чадвартай бол өнөөдөр баян хүн болж болно л гэдгийг өнөөдөр болдгийн болцсон байх шүү гэдгийг би хэлээд байна. Гэхдээ тэрлүү өнөөдөр ойртоход юу хэрэгтэй юм? Яаж тэр баялагийг энэ үеийнхнээс өнөөдөр ингэж итгэл бий болгож энэ баялаг удирж байгаа хүмүүсээс энэ залуу хүмүүс маань очиж ингэж баялагийг ингэж авч ирэх мэдл ингэж авах ёстой юм гэдэг асуултан дээр хариулт харимсалтай байхгүй юм шиг хандаад байна. Тэгээ би энэ хариултуудыг өнөөдөр хуваалцъя гэж бодсон. Энэ баялаг удирж байгаа миний үеийнхэн, манай ах нарын үеийнхэн, ээж аавын үеийнхний хардаг зүйл нь шалгуурууд нь тэр итгэлцлийг бий болгож тэгээд тэр баялгаа шилжүүлж өгөх, баялгаа хуваалцах, эрх мэдлээ хуваалцах тэр нь шаардлагатай зүйл нь юу юм бэ гэж харангууд залуучууд маань тэрийг жоохон буруугаар хараад байгаа болов уу гэж. За энэ дотор юу ордог юм бэ гэж байгаа. Тэгээд залуучууд нөгөө талаас надаас асуудаг байхгүй. Дээ ингээд бол Монголд ажилламаар байна. Гоё албан шалгамаар байна, цалингаа өсгөмөр байна. Гэхдээ яг өнөөдөр энэ манай захирлууд чинь энэ эзэдүүд чинь ойлгохгүй штэ гэж аюу хэлдэг. Нөгөө талд нь болохоор эзэдүүд захирлууд нь болохоор юу гэж хэлдэг юм гэхээр уул нь биднэрт бол нэг ийм л зөвл хүн байвал бид нар бол нэг дэмжээ авч явах үнэхээр хэрэгтэй байна. Тэгэж тогтохгүй хоёр дахь ярьдаг юм тэгээд бүгдээрээ уулан сонсдог юм юу гэсэн Монголд хөдөлмөрлөх хөдөлмөрийн хүч чадварлаг залуучууд аюу ховор байна. Монголын хүний нөөцийн асуудал хамгийн том асуудал байна гэж ярьдаг. Тэгвэл яг тэр хоёрыг ингээд нийлэхгүй байгаа цэгүүдийн ингээд жоохон ингээд томсгож хараад ойртоо харах юм бол яг өнөөдөр бодит амьдрал дээр юунаас болоод энэ хоёр тал ингээд зөрөөд идэх юм бол хоёлаа уул нийцлэхийн мөсөд ах шиг байх юм. Тэгтээ яагаад таан зөрөөд байгаа ингээд харангууд ерөөсөө яригддаг зүйл нь аюу үндсэн зүйлүүд байдгийн байлээ шүү гэдгийг л би өнөөдөр дахиад сануулмаар байна. Тэгээ үндсэн зүйлүүд гэдэг дотор би ер нь юу ярьдгийм бэ гингууд чадварыг ярихгүй байдгийг шүү ихэнх тохиолдолд тийм ээ. Мэдээж тэгтээ би чадварыг ярихгүй гингууд юм нэг ийм стандарт ядаж үндсэн чадварууд байх ёстой шүү дээ тийм үү. Одоо хуульчин гэвэл нэг үндсэн нэг хэдэн зүйлээ мэддэг байх ёстой. Тэр үндсэн стандарт хүрцэн байх хэрэгтэй. Тэгэхээр өнөөдөр хуулийн мэрэгчлэр төгссөн л бол ядаж амар мундаг байх албагүй. Тэгтээ үндсэн зүйлээ маркетингаар төгссөн бол амар мундаг байх албагүй үндсэн зүйлээ мэдчих. Бизнес удирдлага гэж байгаа бол нэг нэр томьёогоо санхүүгийнхаа ойлголтын үндсэн зүйлүүдээ мэдчих. Тэгвэл тэгээд илүү байх албагүй. Ийм юм ярьж байгаа шүү. Тэгэхээр бас мэдлэг хамаагүй гэхээр бүр амар туушруулад аваачаад ямар ч мэдлэггүй хүн амжилтанд орж болно гэсэн юм буруу ойлголт руу бас битгий оруулаарай гэж үзэж.
Гэхдээ тэгээд харангууд тийм өнөөдөр үндсэн чадвартай залуучууд хэр их байна гэхээр ялангуяа Монголд бол аюу их байгаа. Яа тэгэхээр манай улс чинь бас бусд улсыг бодвол аюу өндөр боловсон хүчтэй улс байхгүй. Яг боловсролын төвшнийг харах юм бол маш олон хүмүүс бакалавртай, ихэнх хүмүүс бичиж уншиж чаддаг. Энэ чинь монголчууд бид нар тоохгүй юм шиг статистик боловч одоо дэлхий дээр олон улс ч гэсэн энэ хэцүү хэвээр байдаг. Тэгэхээр манай стандарт адилхан юм чинь одоо ямар нь ялгарч ямар нь өнөөдөр тэр нөгөө эзэд захирлуудын итгэлийг авч өсөлтийг өөртөө бий болох юм яг гингууд үндсэн зүйлүүд гарч ирж байгаа юм. Эхнийх нь бэлтгэлтэй хүн. Тэг бүр яг энийг ингээд ухраагаад харах юм бол хичээл зүтгэл гэж юм яриад байгаа. Маш олон мундаг чадварлаг залуучууд яарснаасаа болоод тэгээд өөрийнхөө эгоноосоо болоод юмд би мэдлэгтэй юм чинь надад нэг хичээгээд авах хэрэггүй гэсэн ийм хандлагыг гаргацдаг. Тэгээд харамсалтай нь яг хажууд нь өөрөөс нь илүү магадгүй мэдлийн төвшин нь бага, дуршлагын төвшин нь бага хүн хичээл зүтгэл гаргаад нэг жоохон санаа зовчихсон болохоор тэр хүний гүйцэтгэл нь шал ондоо байдаг. Яг энэ дээр хүмүүс тэгээд би ч гэсэн энэ алдааг өөрөө залуу байхдаа гаргадаг байсан болохоор энийг мэдээ ярьж. Гэхдээ надад гой боломжийг олгочвол би яг өөрийнхөө юу мэддгээ, юу чаддгаа харуулна штэ гэдэг. Гэхдээ яг тэр боломж олдоогүй байхад харуулж чадахгүй гэдэг чинь жинхэнэ асуулт нь болохоос биш хамгийн төгс болсон хойно тэглгүй байхдаа хүн болгон өөрийнхөө мундаг чадварыг харуулж чаддаг штэ тийм ээ. Тэгэхээр өөрөөр хэлбэл хичээл зэтгэл тэгээ бүр энгийн байдлаар би ярьж байгаа нь юмд бэлтгэлтэй хандаж сур. За энийг би нэг жоохон задлаа. Энэ жоохон ойлгомжтой юм шиг боловч хүмүүс яагаад ч энэ дээр маш их алдаад байгаа нь бас тодорхойлж чадахгүй байгаа. Бэлтгэлтэй байдал гэхлээр нэг сануулах ёстой зүйл чинь амьдралын зөвхөн нэг юм ганц хоёр амар том юм дээр бэлтгэлтэй байгаад жижиг юм дээр бэлтгэлгүй байх байдлыг ярихгүй. Би бүх юмд хичээл зүтгэлтэй бэлтгэлтэй хандах тухай ярьж байгаа. Хин нэгэн хүнтэй уулзах гэж л байгаа бол төрүүлээд ядаж би энэ хүнтэй яах гэж уулзж байгаа, юуны тухай уулзж байгаа, юу ярих вүлээ, юу асуул хэрэгтэй вүлээ, хэр удаан уулзвал зүгээр вүлээ, хаана уулзвал зүгээр вүлээ гэх мэт энэ хэдэн асуултанд асуугаад өөрөөсөө хариулдаг болчих. Энийг л хийдэг болчиход олон залуучуудын бизнес уулзалт, амьдралын уулзалт, найз нөхдөдийн уулзалт, амьдралд хүмүүстэй харилцаж байгаа харилцааны чадвар хэд дахин өсөх зүйл байна шүү. За ихтлийнхэн зүгээр л хин нэгэн хүнтэй уулзах ч бол тэр ил. Хоёр дахь нь би энэ үглээг одоо би стейжинг нэг өнөөдөр би Instagram дээр нэг тавьсан үг нас их хэсэг тусам хил урт болд юм байна гэж байгаа. Бид нэр ингээд бодлын янз бүр өөртөө ингээд хоримтлуулаа хэсэг тусам тэрийг илэрхийлмээр санагддаг байдаг. Тийм нэг сүүлийн үед нэг үглээд байгаа зүйл нь юу юм бэ гэхлээр өнөөдөр Монголд Улаанбаатарт амьдардаг хүн ямар нэгэн уулзалт янз бүрийн зүйлээс хоцорчхоод тэгээд тэрнийхээ шалтгааныг түгжрээ гэж хэлэх юм бол надад бол тэр хүн хүүхд хуурж байгаа хүнтэй тэнэг хүнтэй ярьж байгаа юм шиг хандаж байна. Надад хин нэг үн тэгж хэлэх юм бол намайг үнэлэх, миний мэдлэгийг, миний хүнийг үнэлэхгүй байгаа юм байна гэж бодно. Яад гэвэл айгүй ойлгомжтой зүйлийг надад хүн болгоны өдөр болгон тулгардаг асуудлыг авангуудаа өнөөдөр гинт болцсон юм шиг өөрийнхөө бэлтгэлгүй байдлыг нуух гэсэн ийм оролдлогыг би ерөөсөө үнэлэхгүй. Тэгэхээр өөрөөр хэлэх гээд байгаа санаа нь Улаанбаатарт амьдардаг хотод юм ийдгэл бол Монголд л байдгэл бол цагт нь очил та 2 цаг төгжирдгийг мэдчихэж байгаа юм бол 2 цаг 30 минутын өмнө гарал та тийм ээ 3 цаг төгжирдэг юм хийх гээд байгаа бол өөрөө тийм сонголт хийцэн л бол тэрийг яг яаж хийж байгаа учрыг нь олол тоо тийм ээ бэлтгэлтэй байх гэдгийг нараач юм нэ. За эхнийх нь хүнтэй ярихдаа юм бэлтчих. Хоёрт нь зөв бүр юм тусгайчлан ярьж шваа. Хүнтэй уулзах гэж бол цагт нь очдөг л юмыг цагт нь хийдэг болчих. Цаг гэдэг юм чинь бид нарыг энэ нийгмийг зохион байгуулалттай байлгаж чаддаг бас амар зөв хүч ба. Энийг зөв ашиглаа сурчулуулна. Бид нар амьдралд айгуугай давуу талыг үүсгэж болох зүйл байгаа. Тэгээ энийг л ашиглах гэж хэлж байгаа ш. Хоёр дахь нь тэр нэг цагт юмд цагт нь байц сур. Амархан биш. Эн чинь амархан байх ёсгүй.
Гэхдээ би өнөөдөр энэ сэдв чи яг тэр байгаад байгаа шүү дээ. Хүнд өнөөдөр өөрийгөө чаддаг мэддгээ харуулж тэр баялагийг ингэж итгэл бий болгож авч чадаж өсөлтийн тэр албан тушаалаа өсгөе гэж байгаа бол ийм нэг хідэн зүйл дээр анзаарч ячаа гэдэг шүү дээ. Бид нар буруу зүйл дээр анзаараад байна гэж хэлээд байгаа. Тэгвэл энэ хідэн зүйл дээр гэдэг чинь яагаад өнөөдөр энэ ойлгомжтой зүйлийг хүмүүс хийхгүй байгаа юм бэ гэхээр энэ ойлгомжтой энгийн юм шиг боловч бас амархан зүйл биш байгаа байхгүй. Ойлгоход энгийн хийхээ болохоор амархан зүйл ерөөсөө биш. Хүнтэй уулзах болгоныхоо өмнө тэгж өөрөөсөө асуугаад тэгээ боддог болно гэдэг бол нэг хэсэг айгүй өөртөө сануулах хэрэгтэй, айгүй зөв хийж сурах хэрэгтэй асуудал. Юм цагт нь ирж сурна гэдэг чинь амьдралынхаа бусад өмнөх хийж байгаа бүх юмаа зохицуулж байж л дараачийн цагтаа очино. Тэгэхээр зохион байгуулалтын тухай ярьж байгаа. Ийм болохоор цагтаа ирэхгүй байгаа хүмүүс юу харуулад байна вэ гэхээр энэ хүн амьдралдаа зохион байгуулалтгүй юм байна л гэдгийг харуулж байгаа байхгүй. Тэр сонсож байгаа хүн чинь тэр уулзж байгаа хүн чинь таны хоцорцныг монгол хүн нэрлэхүү болохоор бид нэр зүгээрээ л гэж хэлдэг боловч яг үнэнгээсээ таны тухай юу бодож байгааг хэлэхгүй. Дотор нь тэр хүний дотор юу бичигдэж байгаа гэхээр энэ хүн юмаа цагдаа хийдгүй. Энэ хүн хэлсэндээ байдгүй байж магадгүй юм байна гэдэг юм толгойн дотор нь бичигдэж байгаа. Ийм болохоор хэцүү зүйл юм аа л гэж хэлэх гээд байгаа. Тэр энэ энгийн гэж хэлээд байгаа юм чинь өөрөө бас амархан биш л гэдгийг дахиад сануулж байгаа шүү дээ. За дараачих нь өөрийнхөө сэтгэл хөдлөлийг удирдах сурах. Залуу хүмүүс амьдралд гоё. Угаасаа залуу байх үед бид нэр нэгт нь болохоор ихэнх залуучууд нас чинь илүү залуу бол физиологиороо бид нар угаасаа prefrontal cortex гэдэг юм маань хөгжиж дуусаагүй би тэгээ өөрийгөө аюу оруулсан ярьж байна тийм. Дуусаагүй миний насын бол дууссан шүү. 20 хэдэн настай хүмүүсийн өмнөөс ярьж байна. Дээрээс нь амьдралын дуршлагууд чинь их байна. Зарим нэг зүйл чинь тогтвортой байдал руу шилжиж эхэлж байгаа. Гэх мэтэр физиологийн аюу хөрчлөлт явж байгаа. Хоёрт нь өөрийгөө хайх процесс, өөрийгөө бий болгох процесс яг тэр насанд илүү их явагдаж байгаа тийм ээ. Дээрээс нь тэгээд нөгөө нэг юу мөн чанараа таних үнцний таних процесс гэдэг энэ нэг ингээ явагддаг. Тэр цаг үед сэтгэл хөдлөлийн савлгаа гэж бол маш их байх нөхцөл өндөр магадaltaй. Нас их хойшлох тусам бид нар энийг удирдах сурдаг зүйл байдаг. Яг тэр олон удаа хийчихэж байгаа болохоор зүгээр л статистикээ дагаал олон удаа хийчихдэг болохоор сайжир. Тэгэн гут залуучууд хоорондоо юугаараа ялгарч чадах юм бэ гингууд уураа дарч чаддаг залуу хүмүүс яаж ботсон ажиллахад амар хамтрахад дээр байдаг шүү. Ууралж болохгүй гэж байгаа юм биш. Ууралдаг байж болно. Хүн лимч уурлна, хүн лимч гомдно, хүн лимч сөрөг мэдрэмжүүдийг аавна. Тэрнгүй бай гэж байгаа юм биш. Тэрийг байлгана. Тэрийгэ тэгтээ гадагшаа гаргаж чадж гэнэ үү, зохицуулж чадж гэнэ үү, удирдах чадж гэнэ үү, тэрнээсээ болоод өнөөдрийн хийх ёстой ажлаа тэрнээсээ болоод цуцалж гэнэ үү, хойшлуулж гэнэ үү, муу хийж гэнэ үү, тэрнээсээ болоод хамтарч ажиллаж байгаа хүмүүс рүү ааштай анзаарцсан уу, аашлцсан уу, буруу үйлдэл гаргацсан уу, уурнаасаа болоод буруу шийдвэр гаргацсан уу, энийг л яриад байгаа шүү. Энэ бол хийж сурах ёстой чадвар шүү. Энэ бонус биш. Энэ ер нь бол хүн болгонд амьдралдаа хийж сурах ёстой. Тэг хүссэн үсээгүй амьдрал хийлэгдэг болгодог юм байна лээ. Гэхдээ төрүүлээ хийцэн хүмүүс нь хожино амьдралд. Тэгээд нөгөө өөдрөг байх гэдэг чинь яагаад судалгаагаараа дахин амьдралд илүү зөв сонголтын юм бэ шүү гэдэг нь батлагдсан. Баялаг бүтээх, амжилтанд хүрэх, аз жаргалтай байх, хайр олох, сэтгэл тогтвортой байх бүх зүйлд энэ өөдрөг байдал гэдэг чинь нөлөөлдөг юм шүү гэдэг юм байна. Яг тэрнтэй адилхан миний хэлээд байгаа нь сөрөг зүйлүүдэд удирдах сурах тухай ярьж байна. Дараачих нь өөрийнхөө эрч хүчийг удирдах сурах. Өөрийнхөө эрч хүчийг авч явж сурах. Бид нэр физиологи ярьж байна. Бид нэр итгэл үнэмшил ярьж байна энэ дотор. Бид нэр дадал зуршил ярьж байна. Бид нэр хүрээлэн орчин ярьж байна. Харилцаа авч явах чадвар ярьж байна. Өвдөөд идэг хүмүүс хичнээн мэдлэгтэй чинь хамаагүй. Таны гаргаж байгаа үнс нь бүтээмж чинь тийм сайн байж чадахгүй. Өвдөөд идэг бол. Сэтгэл зүйн асуудалтай 6 сарын өмнө хүнтэй салчсан одоо бол тэрний шархлаа явж байгаа. Тэгээ тэрнээсээ болоод
сэтгэл зүйн докторгүй байгаа хүмүүс уучлаарай дахиад адилхан. Хичнээн ухаантай чадварлагч нь хамаагүй, бүтээмч чинь хязгаарлагдсан байна. Гаргалгаач хязгаарлагдсан байна. Бүтээл сэтгүүч нь хязгаарлагдсан байна. Харилцаа чинь яаж бодсон амар гоё эерэг байж чадахгүй. Та бол эрсдлээ гэсэн үг. Илүүдл жинтэй болохоор янз янзын эрүүл мэндийн асуудал байнга ороо яваад. Яг адилхан. Уучлаарай би хэрцгий үгнүүдийг хэлж байна. Гэхдээ guys, энэ болгоны ард, эннийхээ ард би энийг хэлснээрээ та энэ нэг хатуу үгнүүдийг сонсоод өөрийгөө алгадаад өөртөө нэг зориулсан шийдвэр гаргаасаа гэж хүсэж байгаа болохоор энийг хийж байгаа шүү. Хэлж байгаа шүү. Коучны хувьд миний тоглодог үүрэг чинь яг энэ олон хүний хэлдэггүй тэр нэг үгийг хэлж байдаг хүн. Гэхдээ ард нь миний зорилго таныг амар минь байлгамаар байна. Өөрийнхөө байх ёстой бодит гормоор чи амьдруулмаар байна. Хүн болгоны дотор тэр боломж байгаа, тэр хүн байгаа. Тэгээ тэр боломж руугаа шилжиж ороход ерөөсөө тийм их хугацаа шаардлагагүй. Хэцүү, эхэндээ амархан биш. Гэхдээ болдог. Яа тэгвэл би олон хүний өөрчлөлтийг харсан. За тэгээ энэ шилтгаан үгүй сураасаа гэж хүсэж байгаа зүйл нь энергитэй байж сурах, тэнхээтэй байж сурах. Ажил дээр ирчээд хүмүүсийн юм нойр хүрээд байна гэд гомдлоо суугаад идэх чинь яах гээд байгаа нь ойлгомжгүй. Тэгээ хинт ч энэ чадварлаг хүн юм бэшээ гэдэг нь батлагдах харагдаж өгүүлээгүй сигнал өгч байгаа шүү. Тэрнийхөө оронд за байж байгаарэ би яг одоо жоохон нойр хүрээд надад 20 минут өгчих гингуудаа яваад өөрийнхөө юм хийгээ кофегаа ууж ирэнгуудаа ажлын цаг дээр за одоо явцгаа уучлаарай удаашруулсан бол уучлаарай ажил байлаа ажлыг гэдэг хүн өнөөдөр хэрэгтэй байгаад. За дараачих нь. Тэгээ энэгээр дуусгая. Харилцааны чадвар. Тэрэн дотроо нээлттэй уян хатан харилцааны чадвар. Залуу хүмүүсийн нэг хийдэг зүйл нь би гэдгээ баталж харуулах аягүй чухал байгаа. Яад үл би гэж хэмбэ гэдгээ тодорхойлох, таних тэр яг амьдралынхаа явцад явж байгаа болохоор яг тэнцээ зарцуулж байгаа маш их хөдөлмөр тэрэндээ зарцуулж байгаа болохоор тэрийг өнөөдөр хүнд харуулж. Тэгээ тэрвэрээ ч дамжуулж өнөөдөр би гэдгээ харуулж байж, би гэдгээ баталж байж өнөөдөр үнэлгээ цалин мөнгө өсөлтөө авч байгааг ойлгож байна. Гэхдээ тэрийг харуулдаг газар гэж байгаа, харуулдаггүй газар гэж байгаа. Зөвхөн өөрийнхөө урдаа тавьдаг газар байгаа ярианууд байгаа, хоошоо өөрийгөө тавьдаг ярианууд байгаа. Ихэнх тохиолдолд ялангуяа өөрөөсөө ахмад хүмүүстэй харьцаж байгаа бол тэр хүмүүс чинь бас өөрийн гэсэн эготой, өөрийн гэсэн би гэдэг юм. Тэрийг бүр танаас олон жил давтцсан, тэрнийхээ бүр илүү хөрөнгө оруулсан хүмүүс байгааг ерөөсөн мартаж болохгүй. Тэгэхээр хүний харилцаан дээр уян хатан болц сурах маш чухал. Хүн болгоныг өөрийнхөөрөө байл хүлээн харилцсан гэсэн хүлээлттэй байж болохгүй. Хүн болгоныг яг одоо таны мэдэрж байгаа бэлтгэлтэй байдлыг энэ хүмүүс ч гэсэн яг одоо мэдэрсэн байгаа гэж хүлээлттэй байгаа дими юм байлээ. Хүн болгоныг хэцүү мэдээ сонсонгуудаа бүгдээрээ өөдрөг байж чадна гэж бодох дими юм байлээ. Хүн болгоныг ийдэг байгаа дэвэл хариулт нь бас уцаагаад ийдэг байж чадна гэж хүлээлттэй байх дими байт юм байлээ. Тэгэхээр энэ болгон нөхцөл дээр бид нар уян хатан гэдэг зүйлийг л авч үлдэх хэрэгтэй, нээлттэй байх хэрэгтэй. Тэгээд энэ болгоныг авч явна гэдэг дахиад адилхан энгийн яригдчих байгаа болооч амархан зүйл ерөөсөө биш. Магадгүй хамгийн хэцүү зүйл нь энэ байна. Тэгээ аяанда яадгийн ихлээр өөрийнхөө уян хатан болгодгүй үнцэн дуу хоолой өгүүлбэрүүдээ авч үлдээд тэгээ бусдыг нь уян хатан болгож эхэлнэ. Хөдөлшгүй үннүүд чинь дотор чи үлдээд тэгээд зарим зүйл нь ихэнх нь хөдөлж болох юм байна штэ. Нэг сүртэй ингээд зурлаад ингээд бариад ах шаардлагагүй зүйл юм байна штэ гэдгийг аяанд ойлгодог гэж би одоо бодож байгаа. Тэгвэл залуу хүмүүсийн хувьд ихэнх тохиолдолд бид нар яавал дээр ингээхээр эхлээд бол уян хатан болцсон. Хоёр чих нэг юм. Хоёр удаа сонс, нэг удаа яар. Би сүүлийн үед бас нэг гоё хуваалцаад байгаа миний нэг хэлээд байгаа зүйл буддизмаас авч байгаа энэ яриан дээр ашигладаг зүйл нь ямар нэг юм хэлхийнхаа өмнө чадвал өөрөөсөө энэ дөрвөн асуултыг асуучих. Таны хэлж байгаа зүйл яг энэ цаг үе хэлхэн зөв үү, цаг нь зөв үү,
Хоёр дахь нь энэ хэлэх хэрэгтэй зүйл үү? Нэмэр болох зүйл үү? Хувь нэмэр оруулах уу? Үнцэн нэмэх зүйл үү? Эсвэл эсрэг нь үү? Таны энэ хэлж байгаа зүйл ээлдэг үү? Хүнд халамж өгсөн, хүнд хайр мэдрүүлсэн, эерэг мэдрүүлсэн юм л гэдэг нүү эсрэг юм. Тэгээ эцсийн энэ үнэн үү? Таны энэ хэлж байгаа зүйл үнэн үү гэдгийг өөрөөсөө асууж байна. Энэ дөрвөн шалгуурыг би одоо боломж байвал майн шиг ингээл өөртөө хэлээ сануулаад өдрийн турш. Заримдаа айгүй амжилттайгаар энийг хэлж чадаад өөрийнхөө хэлэх үгнүүдэд хязгаарлаад ч юм хэлэхгүй зүйл хэлэхгүй байж чадаад байгаа. Заримдаа барахгүй хуучин дадлаараа хөтлөгдөд байгаа. Уян хатан хүмүүстэй харилцаж сурах дотор энэ дахиж гарч ирж байгаа. Тэгээ өмнөх подкаст дээр би бас ярианы чадваруудтай холбоотой подкаст хийсэн байгаа. Тэрийг сонсч үзээрэй. Гэхдээ хэлэх гээд байгаа санааг ойлгож явах гэж бодож байна. Тэрний юу юм гэхээр хүн болгонтэй харьцаж сур. Тэгээ энийг залуу хүмүүс эрт сурчвал аюу зүгээр чадвар шүү. Тэгээд энийг тэгвэл сурах хамгийн зөв арга нь юу юм? Янз янзын хүмүүстэй харилцъя. Эхлээ шууд харилцахтаа мэддэг байх албагүй алдаагаа гаргах цаг үеэ ашиглаа өөртөө байгаа зарим нэг цагаа ашиглаад таньдаг эргэн тойрондоо байгаа ахмад залуу хүүхэд эрэгтэй эмэгтэй мэрэгжилүүл хамаарсан сонирхол үл хамаарсан янз янзын хүмүүстэй нэг 20 минут уулзалтууд хийж үзтээ тэд нэр ямар байдгийг мэдээд тэд нарыг яаж ойлгох ёстой юм шиг байна ойлгоодох тэд нар ямар үгийн сантай байдгийг сонсож үзээд улс төрч хүний хийдэг ажил чинь энэ байдаг. Ингэж вэж бид нар өнөөдөр ийм олон талт хүмүүстэй ажиллаж сурна тийм ээ. Тэгвэл тэрийг бас өөртөө бий болгож байна. За гих мэтэр энэ нэг энгийн зүйлүүдийг л уулна. Залуучууд өөрсдөө бид нар тэгээд залуучууд гэдэг дотор манай үеийнхэн орчоод байгаа шүү. Яг үндэ манай ахмадууд ч гэсэн орчлоо. Ахмадууд маань яг үндэ эднэрийг бас хийхдээ тийм сайн хүмүүс биш. Цөөхөн эдэн сайн хийдэг. Тэгтээ тэдний үед бас яг ийм байх шаардлагагүй байсан. Өөр нөхцөл байдал байсан. Хэрвээ ийм зүйлүүдийг хийчих юм бол манай үеийнхэн болон ахмадууд маань ер нь дээд үеийнхэн маань хүнийг үнэлдэг болчих. Энэ үн цэнүүдийг хардаг. Энэ үн цэнүүд хамгийн чухал юм байна гэдэг дээрээ бид нар санал нийлж эхэлж байна. Урт хугацаанд ийм үн цэнийг амьдралдаа нэвтрүүлсэн ингэж байж чаддаг хүмүүс нь өнөөдөр илүү амжилттай, илүү шудраг, илүү итгэж болох үс тийм хүмүүс байдгийм байна гэдгийг ашгүй бүгдээрээ ойлгож ухаарч эхэлж байна. Тэгээд ийм цаг үе дээр ирчингууд эн чинь нээлттэй эдийн засгийн гой боломжийг нээж өгч байгаа. Тэр нь юу юм гэхээр яг ийм чадваруудыг харуулж байгаа хүмүүс баялагийг авахд бэлэн. Ийм чадварыг харуулж байгаа хүмүүст өнөөдөр баялаг шилжиж очиж, эрх мэдэл шилжиж очиход тохирсон цаг үе хүмүүс нь ч гэсэн бэлэн болчихсон байна. Өх хүмүүс нь бэлэн болчих. Одоо харин авах хүмүүс нь өөрсдийгөө ийм болгож тэр өх хүмүүстээр очих хэрэгтэй байна. Худлаа мэдлэг чадвар дээр цагаа зарцуулаа гялгар юм дээр биш үндсэн зүйлүүдэд хөгжүүлж. Үндсэн зүйлүүдэд тууштай, тогтвортой яг үнэн болгочих өөрийнхөө. Яг л үнэнгээсээ цагтаа ирдэг хүн болж байгаа. Яг л үнэнгээсээ хүнд мэдгүй байгаа зүйлээ мэдгүй гэж хэлж чаддаг хүн болж байгаа. Итгэж болдог. Яг л үнэнгээсээ хүн болгонтэй хүндэлж харьцаад тэр хүнтэй цаг зарцуулаад тэр хүний цагийг авч л байгаа бол буцаагаад ч гэсэн тэр цагт нь бэлтгэлтэй ордог л болж байгаа. Ийм нэг хідэн үндсэн зүйлүүдийг л хийчих юм бол ийм үнэн хүн болчих юм бол өнөөдөр Монголд тийм хүнийг хөсөлж авах компани эзэд улс төрт хүртэл бүр үнэхээр цаг нь болсон авахд бэлэн байна, үнийн төлөхөд бэлэн байна. Гадаад сурж байгаа залуучууд маань гадаадд амьдраад одоо төгссөн залуучууд маань би өөрөө харуулж байна та хэдэд тийм ээ. Би өнөөдөр Тайландд амьдардаг. 7 хоногтоо сар болгоно нэг удаагаа доор хаяж 1-7 хоног Монголд очиж байна. Ингэж би хоёр талд хоёр төрлийн бизнес болон боломжуудыг үүсгэж байна, хамтарч ажиллаж байна. Энэ хослыг бий болгосноор би хоёр талд хоёуланд нь үн цэнийг авчирж байгаа гэж харж байгаа. Тэгээд тэгж амьдарч болдог нөхцөл цаг нь Монголд ирсэн байна гэдгийг бас буцаад сануулж байна. Монголдо хүрээдэр гэж хэлж байна. Юм хийх цаг нь болчиж одоо дахиад дараачийн гой боломж гарч ирж байна. Хэдүүлээ хамтдаа гой юм бий болгоцгоё гэж уриалж байна. За тэгээ подкастаа дуусгая. Сэдэвс жоохон зөрчлөө. Уучлаарай. Залуучуудын хувьд ойлгосоо гэж хүсэж байгаа нь тэр биш үү. Тэгээ залуучууд гэдэг дотроо би
millennials оруулж байгаа шүү. 80 оныхоо, 90 оныхоо бүгдийг нь оруулж байгаа шүү. Балер өдөр байцгаагаарай. Дараагийн подкастаар хэдлээ уулзцгаая. Өнөөдрийн сэдвтэй хонолбоотой санал, бодол, асуулт эсвэл зүгээр хэлмээр байгаа зүйл байвал комент секцэнд бичээд үлдээгээрээ би уншдаг шүү. Тэгээд видео таалагдж байгаа бол шеэрлж өгөөрэй өөрийнхөө сошиал медиагаар гэж гуйж байна. За тэгээд дараагийн подкастаар уулзцгаая. Coach Okoгийн подкастаар дараагийн дугаараар уулзцгаая.